26 оны 1 сарын 1-ний анхны Recreational TV YouTube сувгийн геймплей ингээд ийхүү эхэлж байна. За өнөөдөр та бүхэнд 10 биш 9 аккаунтаар зэрэг тоолсон танилцуулъя. За энэ миний үндсэн Цимба 16 гэдэг нэртэй тэр гараараа талж байгаа аккаунт бол үндсэн аккаунт байгаа. За share shop зарласан. За тэг хүмүүс орж ирэх юм харъя. Их хүмүүс орж ирэх байна. За тэгээд YouTube-ээр би юу тарих чад вэ? Цимба 16 аккаунтын хөгжлийг ярина. За энэ яг нь 4 аккаунт компьютероор орж байгаа. Энэ компьютер лаптопны маань үзүүлэлт нь Lenovo IdeaPad Gaming гэдэг нэртэй. Тэгээд AMD 5600 RTX 2050 16GB RAM CPU-тэй. Тэгээд уул нь хуучин нэг над нэг RTX 3060 гэсэн чинь график бол нэг шаарддаг үйл энэ тоглоомд. Хамгийн гол нь CPU RAM шаарддаг. Тэрэн дээр би 9 аккаунтаар зэрэг тоглолцдог байсан. Энэ дээр 9 аккаунт арай өрөхгүй. 4 аккаунт л дэтлэн тоглож байлаа. Яг л 16GB RAM болохоор нэг энэ Last of Us 2GB RAM тоглохоор арай хотлоо байхгүй. Удаан тэг 3GB RAM-аар тоглонгууд чи 3412 гэдэг системийн RAM чинь 4GB ингээд 16 болж байна. Тэг чи 8 цөмтөнгөд 2 цөмөр нэг аккаунт 2 цөм гэж тоглож. Нэг аккаунт 1 цөм гэхээр айгүй удаад л уншиж байгаа. Тэр map руу орж байгаа тэр айгүй удаан. Тэг яг л 2 core 3GB RAM-аар тоглох нь яг л боломж юм байгаа байхгүй. За тэгээд би энэ аккаунтуудыг бүгдийг ийш нь явуулна. Тэгэхэд явандаа Цимба 16-гийн хөгжлийн талаар ярьж өгнө. За LT Player гэдэг аппликейшнаар юу хийж байгаа? Эмулятор хийж байгаа. За энэ бүгдийг ингэ явуулчих. Тэгэд энэ сүүлийн апдейт шинэ оны өмнө гарсан апдейт юу болсон? Map ингээд зэвсэгтэй ингээд зэвсэггүй орохгүй. Хуучин ч нэг энд өдөг байсан бүдүүн босс гоо штэ энэ босс тэр харагдаж байгаа. Тэр харж байгаа бүдүүн боссыг унгаан готоо энд нэг юу машин мэдээсэн штэ тэрийг авдаг гэсэн хөө баригдчихлаа. Тэгээд тэр нь байха болцсон. Тэгээд энэ машиныг хэрвээ ухаж чадах юм бол ухсан юмудаа энэ мотоцикл руугаа буцааж хийнгүүтээ энэ машиныг бас ухдаг болсон байлээ. За би энийг нэнэ. Дээдрийг гаргачихна. За тэгээд энэ миний яг үндсэн аккаунтын маань юу? Эндээсээ би гаргачих. Үндсэн аккаунтынхаа iPhone 5 утас нэг компьютероор тоглож байгаа. 4 аккаунт нь компьютер дээр ороод 5 аккаунтанд нь утаснууд дээр ороод нийт 9 аккаунтаар тэгээд тоглож байгаа байхгүй. Тэгээ яваад 2 утсаа зараад нэг утас авна гэж. Тэгээ тэр утас нь болохоор 2 юу гаргадаг Redmi утас авах юм. Та нэг Redmi авчихна. Тэрнгээр 2 аккаунт зэрэг тоглоно. За энэний болохоор юу атсан? Settings нь айгүй өндрөөр хийсэн байна. RAM-ын тултал нь 8-аар өгөөд энэ цөмийнээс тултал нь 4-оор өгсөн. Тэнгүүтээ энд явандаа яг үндсэн өөр төрлийн Android утсан дээр тоглоомуудыг яваад тоглоно гэж бодоод байгаа. За тэгээд хүлээл жид болгоны 1 сарын 1-нд яг аккаунтуудаа танилцуулаад хөгжлийн юм явж байгаа гэж та бүхэн танилцуулж байна. Энэ жил ер нь 25 онд ер нь олигтой тоглоогүй. Цаашаа яаж тулах уу? Хөгжил нөгөө дээд зөгтөө хүрсэн болохоор ахиж хөгжүүлэх зүйл шаардлагагүй болчиход байгаа байхгүй. За интернетийн урд хэрэг
интернетийн ордуулан гайгүй л юмараа. Гар утасны сүлжээгээр ерөөдөө интернет орж байгаа. Vodafone гээд чих Vodafone 18 МБ per секунд. Ер нь дэжгүй шүү дээ. Ерөнхийдөө 10 МБ per секундтэй дээ. Download нэг апплод нь заримдаа өндөр болчтой. Пинг нь 22 миллисекунд. Усан дээр бол пинг нь нэг 20 мөртэй 20 дотроо байгаа. Апплод нисэнэ. За энэ хүлээнэ өдрөө. Тэгээд энэ аккаунтыг ерөөдөө сайн танилцуулчихна. Тэгээд last one-д юу яасан 21600 дээр population тулдсан шүү дээ бүх аккаунтуудын зарим нэг шопинг хийж явах та бүхэн 21600 гэсэн аккаунтын population л харж ирсэн баг. 21600-аас ер нь дээшээ байдаггүй. Апдейт нэгээд шүү дээ яана. За би юу айдв? Ингэчи. Энэ эмулятороор оронготой та нарт нөгөө хоёр аккаунтаар зэрэг тоглодог арга гэдэг идэв шүү дээ. Миний YouTube-ийг үзсэн бол 2 3 арга гэдэг. За эхний арга бол яг уу бинт хийгээд нэг одоо утасны Google бинт гэж байгаа. Тэгээ дээрэс нь нэг кефир бинт байгаа. Кефир бинт нь бас яг уу Gmail-ээр бас давхар орчдөг. За 3 дугаар арга нь болохоор аккаунтынхаа датагаа хадгалж аваад дараа нь clear all data хийгээд утсаа аппликейшнээ тэгээд хадгалж авсан датагаа буцааж хуулах тэр нэг арга байгаа. За тэр аргаар нь би нэг хийж аккаунтынхаа датагаа API-4 орно шүү. API-4 ороод storage гэдэг дүр нь ороод uninstall equal storage ороод clear storage ин clear all data ш зөв clear storage тэнгүүтээ CX file explorer гэдэг энэ аппликейшн татаж аваад main storage download би энд юу байхгүй. Тэгэхээр энэ pictures дотор нэ нөө pictures дотор нэ энэ pictures нь хаана гоё гэхээр энэ дотор байдаг шүү. Shared folder PC shared folder гэж тий. PC shared folder-ийн pictures дотор байдаг. Pictures-ийн pictures биш. Эндээс backpack гэж аваарай. Documents дотор гэдэг юм. Documents дотор Banshee гэж нэртэй аппликейшн байгаа. Хятад нэртэй. Энэ LWR чигээр хятад болохоор тэрнийхэн pictures дотор байдаг шүү. Тэнгүүтээ би элдв дата чинь pictures энийг хуулж аваад copy-дод download дотор paste чинь. Тэнгүүт элдв дотор л ороод Цэмбэ 16-гийн датаг copy-дж аваад Android-ийн дата дотор шүү. Paste чинь. За тэнгүүтээ last one нэртэйг орно. Таны томруулчих. За энэ бол 3 дахь арга байгаа. Бинт садлаж авах. Тэгээ дараа нь бинт хамгийн гол нь өөр нэг утасныхаа өөр нэг газар усныхаа download дотор ч юм уу тэгээ хадгалаад авчдаг. Бинт гэнэ аккаунт гэдэг нь болохоор яг энэ тоглоомын чинь ерхий дата хийж байгаа. Бинт гэдэг нь болохоор тухайн аккаунтыг Google Play эсвэл Apple Play Games тэ эсвэл Kefir-ийн өөрхөн аккаунт одоо Ice Games одоо янз янзын тоглоомууд чинь бас тусдаа нэг Idiot Gaming аккаунт гэж яддаг шүү дээ. Тэр одоо Facebook аккаунт тэр өөр ч юу лээ. Бас нэг зарим нэг social аккаунтуудаас холбогддог. Тэд нар нь болохоор бинтэлж орно гэсэн. Тухайн нэг аккаунтод хэд бол хэдэн бинт байж болно. Тэгтээ last one-ийн тоглоом
Туушны тоглоом болохоор нэг аккаунт нэг бит дэвдэг бас заримдаа. Тэр одоо PUBG Mobile хүртэл нэг аккаунтд дээдлэн 2 бит л ордон шүү дээ. 24-5 оноос хойш тоглоом бол нэг аккаунтд доороо ич нэг 5-6 бит байгаа. Facebook, Play Games, Play Store тэгээд тухайн тоглоомны хөгжүүлэгч компанийн бит аккаунтын бит. Тэгээд Lime аккаунт бас байдаг биш Line аккаунт гэх мэт. Тиймэрхүү аккаунт байдаг. Тэдрийгээ сайхан та нар мэдэж авчих юм бол тоглоом ихэд боломжтой болно. За энэ аккаунт маань миний үндсэн аккаунт байгаа Simba 16 гэдэг нэртэй. За энэ дээр би юу авч settings display-г 1920-80 хөө. Одоогдоо багаар байж. За хөгжлийн лампыг харуулна. За энэ бол бүгд тулцсан байгаа. Max эндээс тийш явахгүй. Тэгээд синхрик бомб бүр амар болсон. 1,430,000 болцсон. Улаан купон 254,000. За энэгээр яг юм бодолтой авчдаг болохоор энэ нэг жоох ихсгэр нь тэгээд яачдаг. House level 15-аар тулцсан. Тэрнээс цааш тийш явахгүй. Бидний чинь зорилго ерөөхдөө business level хөгжүүлж штэ. Business level айл 2-3 жилийн өмнө бол тулцсан. Тэгээд дараа миний зорилго эдрийг тулах гэсэн. Энэ нэг тулах. Эдгээр болохоор 2 жилийн тулцсан. Өнгөрсөн жил болохоор population-ыг жоох нэмсэн. Тэгтээ population 21.93-аас дээш гарахгүй байгаа. Тэгээд энэ furniture store бол бүгд дуусгасан байгаа. Бүх одоо худалдаж авах. Энэ furniture store-оос тавилга энэ төр худалдаж авах таны population чинь бас нэмэгддэг байхгүй. Тэгээд тэр population furniture store бүгд дуусаад ахиж population нэмэх тэр юу байхгүй болсон. Тэгээд бүгд sorry but all the furnitures sold out бүгд зарагдсан гэж байгаа байхгүй. Тэгээд тухайн нэг яаж би өмнө нэмэх ёстой байсан бэ гэвэл тухайн ивент хийсэн шүү дээ. 2 жилийн өмнө ивент хийсэн. Жишээлбэл зарим нэг цүнхнүүд жоохон furniture нэмдэг байхгүй биш аа. Population. Тэгээд тэдний би бүгдийг худалдаад авсан. Энэ аккаунт чи би 300,000 төгрөг өрсөн шүү. Зөв энэ аккаунтанд л өнгөрсөн. Бус аккаунтуудаа нэг мөнгө өрөөгүй. Ганц 2 юм худалдаж авах л урьжсэн баг. За тэгээд тэд нь бүгд дууссан байгаа population. Тэгээд энэ юуны таны шопны скинээс зарим нэг 2-3 скин population өгдөг. Нэг нь 100, нэг нь 150 population өгдөг. Тэгээд тэр скинүүдийг бас худалдаад авсан. Тэгээ нэг population нэмдэг мотогийн скин байдیں۔ Мотоциклийн. Тэгээ тэр мотоциклийн скинийг худалдаад авсан. Тэгээ шопны скинүүд нь болохоор энэ. Одоо би Rocket гэдэг скин тэр энэ баг саяны Айн creator болт. Энэ скинээр тавьчихлаа. Тийм скинтэй байдаг. Тэгээ мотогийн скинийг чи эндээс олдیں۔ Тэгээ мотоноос гараа бас худалдаад авсан нэг эндээс худалдаж авахгүй саяны дээр эндээс худалдаж авсан шүү. Биш энэ. Тэгээд одоо ахиж creator мод дээр ерөөхдөө хөгжүүлэлт байхгүй болсон биш үү лээ. Аль дандаа single player мод дээр хөгжүүлэлттэй одоо Lucky One гэдэг энэ үцгэлтэй л тавьдаг. За нэг иймэрхүү. Одоо би энэ аккаунтуудаа ерөөхдөө яаж ашиглаж байгааг вэ? Дандаа ингэж ашиглаж байгаа. Crossroad руу шалдангүйд ордог болсон. Ерөөсөө юу ч авах өөртөө гартан зэвсэгч бариулахгүй, ямар ч хувцас өмсөхгүй, ямар ч зүг хүрүүлэхгүй, идэж хоолмос, бандажны төрлийн юу ч хийхгүй, шалдан Crossroad руу ордог болсон. Тэгээд ерөөхдөө тэндээс нэг гарбуу, янз бүрийн USB, flash drive, wrench тэдрийг ерөөхдөө олдог. Тэгээд олсынудаа тэрийг зардаг. Тийм л ажил хийдэг болсон. Тэгээд нэг аккаунт өдөрт ерөөсөө нэг 5 минут л тоглоно. Тэгээ 9 аккаунтаар тоглоход нэг цагийн дотор тоглож өдөрт нийлээ нэг цаг л болно.
Тэгээ зарим өдөр тоглохгүй, заримдаа бүр бүтэн сараарч тоглохгүй тохиолдол бас байсан. 24 хоног тиймэрхүү өнгөрсөн миний хувьд бол. Тэгээ заримдаа энэ кроссворд хоёр доотлын хоёр хайрцгийг ухаад нь шүү дээ, тий. Хоёулангийн ч ухах тохиолдол бас байдаг шүү. Тэгээ энэ чинь 5 хайрцаг байгаа байхгүй. 5 хайрцаг нь болохоор юу яадаг? Хоёр хайрцаг бол ухах боломжтой хайрцаг болсон. За ингээд эхний хайрцаг ингээд хөөцөж боломжтой болж байгаа байхгүй. За тэгэнгүүтээ хоёр дахь хайрцагыг тэр дээшээ явуул. Хэрвээ та хоёр дахь хайрцагыг өгчих юм бол энэ хоёр ямар ч хэрэггүй хогноод байгаа. Өгвөл иддэг өгөх юм байна. Энэ хоёр дахь хайрцаг өгөх юм бол урд дахь хайрцаг тэр дээшээ явах гэхээр энэ нэг хайрцаг байхгүй. Тэг ийшээ явж чадахгүй гэдэг мэпнээс гараа авчих гэдэг байхгүй. Хасрын зураг тулаад. Тэгэд ийшээгээ бас нэг хоёр хайрцаг байгаа. Тэр хоёр хайрцаг нь зомбинуудын дунд байгаа болохоор бас боломжгүй болчиход байгаа байхгүй. Тэр ерөөсөө боломжтой хоёр хайрцаг л байгаа. Хэрвээ тэр энэ баруун талын энэ хоёр дэсэн хоёр хайрцгийг заах та нэг гартаа шот юу бариад одоо тийм нэг бамбата шотган ч юм уу эсвэл удаашруулдаг гар буу аваад нэг араас ирж байгаа зомбинуудыг унгаагаад гэх юм бол 5 дахь хайрцаг нь ухаж чадахгүй. 5 дахь хайрцаг нь бас боломжгүй болчихж байгаа. Тэгээ ерөөхдөө хоёр хайрцаг боломжтой. Тэгээ шалдооч юу ч бүр боломжтой байхгүй. Миний кроссворд хэрхэн ухах вэ гэдэг нэг тийм бичлэг байгаа. Та бүр миний YouTube-ийн бичлэгүүдийг нэлээд доошлуулж аваад харах юм бол тэгэх юм бол кроссворд яг дээдлэн ганцаар хоёр хайрцаг өгөх боломжтой. Би ширэнгүүгээд нэг харуулдаг юм. Баян тулчлаа. Энд нэг хайрцаг гэсэн. За гих жишээний. За тэгээд энийг буцаад delete аккаунт хийгээд буцааж уучин юугаа оруулъя гэвэл SX File Explorer Storage download release өгсөн гооч чахын холбоод идэвхтэй аккаунт хийсэн. Copy dot за 100 data paste. Яг уу заавал storage-ийг copy тавцаад авахгүйгээр last one рүү орнод энэ дугаас юу байгаа. Хөлбөрлөө store төр холбоод идэвхтэй гэдэг аккаунт бол байгаа. Тэгээд яг эндээсээ 4 оронтой кодыг авцаа орч болно. Single player мод тоглохгүй баг 3-4 жил болсон. Айл 20 оноос хойш тоглохгүй баг 5-6 жил болсон юм. Ганцхан creator мод тоглож байгаа. За тэгээд ийм байна. Компьютерийнхаа үзүүлэлтүүдийг нэг хайлт харуулчих. Би нэг мангас PC-гээ зарцсан нэг лаптоп худалдаад авсан байгаа. Тэгээд тэрэн дээр ерөнхийдөө тоглож байгаа. За Lenovo 82K2 AMD Ryzen 5508 CPU-тэй 16 GB RAM. Тэгээд энэ үндсэн дисплей нь render нь болохоор GeForce RTX 2050. За нэг иймэрхүү. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай бай.